Амьдралдаа болж байгаа олон янзын зүйлүүдийг ямар нэгэн байдлаар стори хийж болох ч гэсэн тодорхой хэмжээнд эргээд үзэх, өөрлөгөө ирээдүйн өөрлөгөө чиглэсэн үйл ажиллагаа хийхэд минь бас их уран болох болов уу гэж бодоод нэлээд удаа хугацаанд бодож авч байгаа. Тэгээд влог хийхэр шийдлээ. Эхний влог буюу одоо гиплийн имлэг дээр хийсэн. За хүүхдийн өрөөний бэлтгэлийн өрөөг хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ талаарх влогийг одоо хүлээн авч үзнэ үү. Тэгээд бодохгүй тайлбаруудтай явж исэн хамт явуулахыг хичээх болно. За баярлалаа. За ерөнхийдөө бол хаалгааны өрөөг хоосон. Энэ одоо ихний тасвар хийгдэх гар угаах өрөө байна. Энэ хэсэг ерөнхийдөө үсийг бол нэлээд яра гэрэл маш их үсэтэй. Энэ өрөөнд орж исэн. Хилтон дээр бодсон учраас энэ удаад дахиад л хилтон дээр бодох үйл ажиллагаа хийх байгаа. Ерөнхийдөө ингээ харуул бас нэлээд үсээ ихтэй байгаа. За энийг онгойлгох юм бол тэг чи хаалгааны гэрлийг авсан. За тэгээд хаалгааны маань ер нь нэг иймэрхүү. За бид хэд бол эхлээд зөвхөн хан дээр нь зурчий гэж бодсон боловч одоо ингээд яаж ийм суурин дээр яах вэ? Зурхав вэ? Тэгээд ямар тааж нийтээр нь засвар хийхээс өөр аргагүй байдалд ороод тэгээд засвар хийж нэг мөр засвар хийхээр болцоод байж гинэ. За ямар тааж энэ нөхцөл байдалд маань хэсэг хугацааны дараа их өөр болж гоё өөрчлөлт ухаа гэж найдаж байна. 28-ны шөнө инженер техникийн албаны ажилчид маань ирээд энэ хаалганы гэрлүүдэд сальсан байгаа. За өнөөдөр 4 сарын 29-ний өдөр те 29-ний өдөр засварын ажил маань энэ өрөөнд нэг айхтар явагдаж эхлэв. Энэ өрөөнд харин үндсэн ажлууд маань явагдаад эхэлсэн. Ингээд замаасаг энэ ажил дуусаад тэгээд бодгоны ажил руу орох байгаа шүү. Иймэрхүү байна. За. Хүлээхэ баярлаа. Тэнцээхэ баярлаа. За өнөөдөр бол 4 сарын 30-ны өдөр засварын ажил иймэрхүү байдалтай явагдаж байна. Ингээд авах юм бол энэ өрөөний иймэрхүү. За одоо хаалганы өрөөг хамт даръя. За энэ бол стори шүү. За өгтөд амжилт хүсье. Үнэхээр том ажлыг хамтдаа гарнаа хэдүүлээ. За. 5 сарын 1-ний өдөр бүтэн будаг маань хатсан учраас 5 сарын 2-ны өдөр буудаг концепцийнхаа маань ирээд за ханны будагны зургийн ажилд орсон байгаа. Энэ өдрүүдэд зургийн ажлын хажуугаар одоо хаалгааны гэрэл маань суугдсан байгаа. Хаалгааны гэрлийн компани маань ирээд за хаалгааны гэрлийг суулгаж өгөөд манай эмчнэр захирал удирдлагууд орж ирж хаалгааны гэрлүүдийг шалгаж за хүлээж авсан байгаа. Сарын 3-ны шөнө ерөнхийдөө бүх ажлууд ханны будагны зургийн ажлууд бүгдээрээ дууссан байгаа. За шөнө будаг концепцийн маань над руу энэ хүү зургнуудыг одоо эцсийн байдлаар дууслаа гэд ингэж явуулсан байгаа.